Сайн байцгаана уу? YouTube Mongolia байна. Бид бүхэн Туркийн засгийн газрын тэтгэлгийг сонирхож буй оюутнууд засгийн газрын тэтгэлгээр сурч буй сураад төгссөн нийт оюутнуудтай хамааралтай мэдээллийг хүргэх, зөвлөгөө өгөх болон туршлага солилцох зорилготой байгаа. За тэгээ та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар бид нар ярилцлагад ороход анхаарах зүйлсийн талаар танилцуулъя. За 4 хуваасан байгаа. Хувийн бэлтгэлээ хийх үе, ярилцлагын үе, гацаа сандарсан үед юу хийх вэ, ямар арга хэмжээ авч болох вэ? За тэгээ шалгалтын үед анхаарах зүйлс. За эхнийх нь болохоор хувийн бэлтгэлийн үе байгаа. Хувийн бэлтгэлийн үе дээр хэдүүлээ цагаа сайн төлөвлөнө. За хоёр төрлөөр хэдүүлээ ярилцлага өгөх боломжтой. Зайнаас бөгөөд элчин дээр очиж өгөх. За зайнаас өгж байгаа аль нь ч байсан элчин дээр очих ч байсан хэдүүлээ цагаа сайн төлөвлөнө. Хамгийн багадаа 30 минутын өмнө бүх юмаа бэлдсэн байх шаардлагатай. За интернетээр шалгаад, компьютероор шалгаад элчин дээр очиж өгж байгаа бол хэдүүлээ 30 минутын өмнө элчин дээр очихсон хүлээгээд сууж шаардлагатай байх нэ. За дараачих нь болохоор хувцлалт. За шалгалтаа хэдүүлээ хүндлээд ярилцлага авч байгаа хүмүүсээ хүндлээд албан ёсны бөгөөд цэвэрхэн хувцаслана гэсэн үг. За үүний дараагаар өөр шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлээд гарахынхаа өмнө нэг шалгаад гарах нь зүйтэй шүү. За дараагийн чухал үе маань ярилцлагын үе шат байгаа. Хэдүүлээ ярилцлагын үе шат руу шилжицгээе. Ярилцлагын үе дээр юуг илүү анхаарах вэ гэвэл ирж болох асуултуудаа урьдчилаад бэлдээрэй. За бэлтгэлтэй байна гэдэг маань өөрөө гацаж сандрахгүй, төгсөхгүй ярьж чаднаа гэсэн үг байгаа. За жишээ болгоод хэдэн асуултууд та бүхэндээ танилцуулъя. Хамгийн ихэнд гэвэл Турк улсыг сонгох болсон шалтгааныг хамгийн их асуудаг байгаа. Тэгээд Турк болон Монгол улсын хоорондын харилцаа, өөрийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан, төгсөөд яг хаана ямар ажил хийх вэ гэх мэтлэн асуултууд орж ирдэг байгаа. За эдгээр асуултуудаа хариулах үедээ хэдүүлээ ярилцлагынхаа үедээ аль болох нээлттэй байгаад инээмсэглээд сандрахгүй байх шаардлагатай. Асуулт асуусан хүнийхээ хэдүүлээ нүдлөө нь хараад eye contact буюу одоо нүд нүдээ харилцах төр холбоог үүсгээрэй. Тэгснээрээ та өөртөө итгэлээ бий болгоод нөгөө хүндээ бас энэ хүн хүсэл зорилготой бүх зүйлсээ тодорхойлсон хүн юм байна гэдгийг итгэлийг бий болгодог. За дараагийн чухал зөвлөгөө нь болохоор ярьж үедээ хэдүүлээ барим нотлогоон дээр суйрлаж ярина гэдэг зөвлөгөө байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэдүүлээ тэмдэг нэр ашиглаж ярих бус яг жишээ татаад амьдралынхаа жишээ сурж байгаа үедээ хийж исэн зүйлсээ татаж ярил илүү баталгаатай сонсогддог тэр хүний төсөөлөл бий болтгоо гэсэн үг. За жишээлбэл хэдүүлээ за би суралцж байгаа үедээ 10 жилдээ оюутан байх үедээ нийгмийн идэвхтэй сурагч байсан гэдэг байдлаар өөрийгөө илэрхийлэх биш. Харин за би 10 жилдээ сурж байгаа үедээ оюутан байх үедээ ичидийн орон хацтай савар гэх мэт төрийн бус байгууллагуудад идэвхтэй үйл ажиллагаанд нь оролцдог байсан. Бид ийм төсөл дээр хамтран ажилласан. Энэ төслүүдээсээ ийм зүйл ойлгож авч исэн гэдэг байдлаар жишээн дээр суйрлаж өөрийгөө тодорхойлсон илтгэсэн зүйлсийг ярил илүү баталгаатай тэр хүн төсөөлөгддөг гэсэн үг. За 3 дахь хэсэг рүү хэдүүлээ шилжиж гацаа сандарсан мэдгүй асуулт ирсэн үед яах вэ? За энэний өмнөх хэдүүлээ зөвлөгөөнүүд дээр болохоор мэдээж хэрэг аль болох сандрахгүй байгаад өөртөө итгэлтэй байгаад урт амьсгал аваад тиймэрхүү байдлаар гацаа сандрахгүйг мэдээж хэрэг хичээх шаардлагатай хэрэгтэй. Гэхдээ үнэхээр за гацаа сандарсан үе мэдгүй асуулт ирсэн үед хэдүүлээ яах вэ гэдэг талаар ярилцъя. За асуулт асуучлаа гэж бодъё. За тэр асуултанд та яг одоогийн байдлаар хариулт мэдэхгүй те үнэхээр шууд хариулахад хүндрэлтэй байгаа тохиолдол хэдүүлээ шударгаар за уучлаарай та надад 5-аас 10 секундын бодох хугацаа өгч болох болов уу гэд шууд асуугаад үзээрэй. За тэгж асуух хугацаанд хэдүүлээ бас өөрөөсөө бодох хугацаа өгчөж байгаа. За үнэхээр ярьслаа авч байгаа хүмүүс маань хэдүүлэнд нь бодох хугацаа өгвөл хэдүүлээ тэр бодох хугацаанд нь бодоод аль болох зэгцтэй хариултаа бэлтжинэ гэсэн үг. За үнэхээр мэдхгүй хариулж чадахгүй асуулт ирээд үнэхээр одоогийн байдлаар та хариултаа тодорхойлоогүй байгаа бол шударгаар за би энэ талаар судлаж байгаа ч юм уу би энэ талаар ном сонин сэтгүүлээс ингэж харж исэн ийм мэдээлүүд байсан. Гэтээ би яг энэ мэржлийнхаа чиглэлээр мэргэсэн багш нартай түүргэд магадгүй очоод би ярилцах бодолтой байгаа. Магадгүй тэрний дараагаар тодорхой хариултыг олох ахаа гэд иймэрхүү байдлаар хэдүүлээ асуултандаа хариулж болно гэсэн үг. За бидний төвс та бүхэндээ хамгийн сүүлчийн зөвлөгөө маань та бүхний маань сурахаар сонгосон чиглэл мэргэжлээс хамаарат тодорхой 10 жилийн суур мэдлэг шалгах зорилготой зарим нэг шалгалтуудыг авдаг. Жишээлбэл математикийн интеграл, логарифм гэх мэт бодлогуудыг тодорхой хугацаа өгöd бодулдаг байгаа. Та бүхэн тэр хугацаанд нь сандрах зөвлөгөөр тайван бодоорой. Бидний хүргэсэн зөвлөгөө та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна. Илүү их мэдээлэл болон туршлагаас суралцахыг хүсвэл бидний Facebook пэйж болон Instagram хуудсанд нэгдээрэй. Дараагийн зөвлөгөөнөөр уулзъя. YouTube Mongolia болоо. Та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.